Дархан сумын 7-8 дугаар багийн хилийн цагт орших 102 км автозамын засварын ажилдаа өнөөдөр аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөөлөлтийн хэлтэс захирагчийн албаны холбогдох мэргэжилтнүүд танилцлаа. Энэхүү зам засварын ажил нь аймгийн цэцэг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Ардын намаас сонгогдсон аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил юм а. Дээрх зам засварын ажлыг ОД Инде компани орон нутгийн сангийн 545 сая төгрөгийн өртөгтэйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд 6 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн ажээ. Энэ ард иргэд маань энийг бол хошигнж ярихад бол машины онцлогоо үздэг зам байсан гэхээр бол ямар зам байсан нь бол ойлгомжтой тийм ээ. Одоо 102 км автозамыг бол хатуучилтаа, асфальтуучилтаа энэ замыг тавих ажил бол эхлээ явж байна. Гүйцэтгэгч компани маань ОДДН гэдэг тендерт ялсан компани байж байгаа. Тэгээд ажлын туршлагын хувьд бол нэлээд боломжийн компани байлаагаас үзэж судалсан. За зураг төсөлтөнд ч бас бид нар бас танилцсан байж байгаа. Ер нь бол хугацаанд чанарын хувьд бол нэлээд боломжийг хийчих байхаа л гэсэн итгэлтэй байж байгаа. Явц дунд нь бол төлөөлөгчдөд аймгийн цэцэг даргын тамгын газартаа хамтраад бол байнгын хяналтыг бол тавина. Иргэдээс ирдэг ганц гомдол маань юу гэхээр бүтээн байгуулалтын ажил хийгээд энэ чанарын асуудал дээр бас нэлээд яригддаг. Тэгэхээр энэ дээр бол нэлээд бас анхаарч ажиллаж байгаа. Нийгмийн маань хөрөнгө санхүү байдал ийм бага үед бага олцсон хөрөнгөө бас нэлээд чанартай чамбаа юм зарцуулъя гэж тэмүүлж ажиллаж байгаа да. 545 сая төгрөгөөр энэ компани бол тендерт ялсан байж байгаа. Ер нь бол иргэдээс маань бол нэлээд бас энийг нааштай хүлээж авч байна. Иргэдтэйгээ бас бид нар бас нэлээд уулзж ярьж байгаа. Энэ зам дээр бас иргэдийнхээ оролцоог хангасан хяналтын багийг бас бүрдүүлж байгаа одоо. Энэ баг дээр амьдарч байгаа иргэд маань өөрсдөө энэ замын чанарын асуудал дээр бас өөрсдөө хяналт тавих бай. Иргэдийн оролцоог бас энэ дээр нэлээд төлхөө бас анхаарч оруулахаар ингээл ажиллаж байгаа. Иргэдээс бол энэ замыг удаа засаж сайжруулж өгөөч, нийтийн тээвэр явуулж өгөөч гэсэн хүсэлтүүд удаа ирж байсан. Энэ ажлын хүрээнд бид бүхэн хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө тусгасны дагуу одоо 2017 онд эхний ээлжийн 1 км замын ажлыг нь эхлүүлээд явж байна. Энэ замыг сайжруулж хатуучилтаа болгосноор нийтийн тээвэр явах, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм аа. 7-8 дугаар багийн нутаг дэвсгэрт орших төр саатуулах байр нэгдсэн эмнэлгийн сэтгцийн тасаг, энэрл цогцлбор сургууль, 6 дугаар цэцэрлэг, хүнс хөдөө аж ахуйн газар зэрэг албан байгууллагуудын ажилтан албан хаагчдаас гадна эдгээр байгууллагуудаар үйлчлүүлж буй иргэд 2 багийн нийт 2800 гаруй өрхийн иргэд энэхүү автозамаар зорчдог. Тэд энэ автозамаар нийтийн тээвэр үйлчилдэггүй учраас хувийн машинаараа эсвэл таксинд 2000 төгрөг төлж зорьсон газартаа хүрдэг байна. Харин 202 км автозамыг ийхүү хатуу хужилттай болгосноор нийтийн тээвэр явах нөхцөл бүрдэж иргэд ая тухтай орчинд ажиллаж амьдрах боломжтой болно. Тус замын хатуу хужилт үргэлжлэн эргэжил 6 дугаар багт хийгдэнэ.